Та бүхний амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном 16 дугаар бүлэг чөтгөр Ехава 9 дугаар хэсэг. За өмнөх 8 дугаар хэсэгт бид нэр эхлээд инх гэж хин юу болох талаар авч үзье гээд сүүмрийн инх дингэр энэ талаар яриад зогссон байна. За эхлээд нэг хилцүүн мэдлэг өгье. Англи хэлний water гэсэн үг орос хэлэнд водоо болдог. Водоо. Монгол хэлэнд энэ во гэж байгааг нь ов гэж уншаад тэгээд урт их шиг байгаа бол агаа болно. Агаа болно. Тэгээд үүнээр зогсохгүй юм. Тэр ви үсэг нь 180 градус иргэдэг гэх юм им болж хуурна. Тэгээд омдаага болдог байгаа. Энэ хар ярианд гэх юм хүмүүсийн ярианд ундаа болдог. Тэгэхээр омдаага гэж байсан үг ундаа болчиход байгаа юм. Өөрөөр юу гэж хэлэх гээд байна вөхөр англи хэлний water гэсэн үг бол монгол хэлэнд ундаа гэсэн мэгээр байдаг байна. За маш амархан үг байна. Англи хэлний air гэсэн үг байгаа. Air гэсэн үгийг их шиг зохицох ёсоор R гэж уншина. Мэдээж урт их шиг байгаа учраас агаа гэж бичнэ. Тэгээд агаар гэж бичиж байх хэрэгтэй юм. Гэтэл чи нэгэд яриан дээр R гэж ярихгүйгээр агаар гэд яриад явцдаг байна. За энэ им үсэг эргээд ви үсэг болдог ч гэдэг юм уу. Энийг яаж ойлгох вэ гэж байна. За Марс гэсэн үг байгаа. Марс гэд дайны бурхан байгаа. Тэрийг ингээд уртлын им үсгийн дээш доош нь эргүүлчихээр Wars болж байгаа. Wars гэдэг нь манай монгол хэлэнд мэдээж маргаан хэрүүл тэмцэл дайн байна. За бид нар болохоор далайн ирэг дээр амьдардаг юм. Бид нар их газар ингээ хашигдсан хүмүүс байгаа. Гэтэл монгол хэлэнд халим гэсэн үг байдаг байна. Хин нэгнээс бид нар энэ халим гэсэн үгийг мэдэж авсан байгаа. Энэ айхтар том амьтан юу вэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэд нар whale гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ whale гэсэн үгийн тэр w-г нь ард нь тавиад тэгээд нэг v үсгийг доош нь харуулад халим гэж ярьж байна. Үүнтэй адилгаар хэрвээ wood гэсэн үг байх юм бол тэр v үсгийг доош нь харуулад модуу болдог байна. За тэгэхээр нэг юм манай монгол хэл яаж англи хэлтэй ингэж холбогддог талаар энэ мэдлэг өгсөний дараа усны бурхан энхи бүтээгч бурхан болсон намтар гэж. Хаалтан дотор шүүмэр хэлээр намтар гэсэн үгийг ингэж бичнэ. Нилээд төвхтэй ханц шиг ингэж бичдэг байна. Намтар гэсэн нь юу байсан бэ гэхээр хувь тавилан гэж үхлийн бурхны илж төлөөлөгч. Хүний юу гэдгийг өөхөх үхэхгүйг шийддэг нэг тийм нөгөө ертөнцөөс нэг нөхөр хурж ирээд сүнсэж авч явах гээд байдаг штэ. Тэр зүйлийг намтар гэдэг байжээ. Тэр бол хувь тавилан юм гэж. За монгол хэл соёл энэ гариг дээр байдаг хамгийн анхны соёлтой яаж холбогддог талаар асуугаад хэрэг байхгүй. Холбогддог нь ойлгомжтой зүгээр цөөхөн юмар холбогддог байна. За мэдээж хэл соёлоор л холбогдсон шүү дээ. За эрэгтэй эмэгтэй биетүүдийг сансар огтхон гол хөдөлгөгч гэсэн санааг заримдаа эртний грекээр Херос, Гamos буюу ариун гэрлэлт гэж нэрлэдэг. Бөгөөд Энки өөрийн хамтрагч газар дэлхийн бурхан нин хурсагтай хийсэн үйл бол зүрхний усаа түүн рүү цацсанд үржил шимгүй газар үржил шимтэй болж 9 сарын дараа ургамал ногооны бурхан нин сар охин тэнгэр төржээ. За хуура шороо усыг шингээж ургамлын амьдрал
үүсдэг гэсэн санааг дэвшүүлсэн байна. Гэсэн хэдий ч нин хурцаг Энкийг хэсэг зуур орхин явжээ. Ганцаардалдаа шаналсан тэрээр нин хурцагийг санагдуулам нин сартай тааралдав. Нөгөө охинтойгоо таарлаж байна. Түүнийг өөрийн охин гэж танилгүй хаалтан дотор би биччихсэн ба уруу татаж гэж байгаа. Найрах үүлээ хийжээ. Уус ингээд найраад байдаг ч гэдэг юм тий. Нин сар бэлчээрийн хадагтай үржил шимийн бурхан нин кураг төрүүлв гэж байна. Тайлбар нь ус газраас ургамал гарч ус ургамлаас жимс үр тариа гардаг болвоо. Ганцаардалтаа шаналсан тэрээр нин хурсагийг санагдуулам нин куратай тааралдав. Нэг газараа байхгүй ингээд хоорондоо ингээд яваад өгчдөг. Тэгээд нөгөө нэг Энки ч одоо юу гэдгийг жоохон байж байгаа нэг юмтай таарчдаг юм. Түүнийг өөрийн охин гэж танилгүй. Уруу татаж найрах үүлээ хийжээ. Нин кура бас Энкийг орхин явж амьдралын сүлжээг урлагч Ууту Аалзыг төрүүлв. Энки өөрийн ач охин Ууту Аалзыг мөн уруу татав. Энэ удаад цацсан усанд бухимдсан Ууту доромжллоо гэж үзэж илэн зэмээ нин хурсаг дээр очиж болсон явдлыг дуулгав. Нөхрийнхөө энэ үйлдэлд игдүүцсэн тэрээр Уутугийн хөвлийгээс Энкигийн үрийн шингэнийг гарган аваад 8 өөр газарт хувааж суулгав. Суулгац бүрээс жимсний ургамал гарсанд Энки өөрийн үрийн шингэнийг агуулсан бүх 8 төрлийн жимсийн цөмийг идэж үзжээ. Ийхүү агва бурхан Энки агва гэдэг нь болохоор гахалтай гэсэн үг л дээ. Гэтэ бас одоо аква гэдэг чинь бас ус гэсэн үг шүү дээ, тий? Ирүү, шүд, ам, хошног, хоолой, мөч, хажуу, хавраг гэсэн 8 газартаа жирэмсэн болоод шаналх болов. Бүгд нь зүрхнийх нь усаар дүүрсэн бөгөөд бусад бурхад түүнд тусалж чадахгүй дараа нь юу болохыг харахыг хүлээн тоос мананд чимээгүйхэн сууцгаав. Энкийг хэсэг хугацаанд зовоосны дараа нин хурцаг түүн дээр очин үрийн шингэнүүдийг нь биес нь суглан авч өөрийн бие рүү оруулав. Дараа нь тэрээр Энкигийн шарх тус бүрийг түүний жирэмсэн байсан газрыг эдгээдэг 8 бурхтыг төрүүлжээ. Бидний сонирхол бол түүний амыг эмчлэхийн тулд төрсөн бурхан Нинкаси шар аригны охин тэнгэр юмаа гэж. Ингээд цаашаа ингээд үргэлжлээд бичсэн байгаа. Би энд ингээд зогсоочж байгаа. Энэ болохоор meetcrafts.com-оос авч орчуулсан зүйл байгаамаа. За, энд эртний хүмүүс үр удамдаа захиж бичсэн шиг Энки бол хар усны бурхан юм. Хар ус буюу цэвэр ус, дан ус бол далайн давстай ус, илдэг бодистой ус биш юм а. Ус баасан баас, шээсэн шээс, нулимс, нус цэрэнд байгаа боловч дангаараа мөнхөд цэвэр ариун юм а. Дан ус гэдэг чи одоо ингээл цэвэрхэн ариун л үнэр танаргүй зүйл шүү дээ. За, ариун тансаг гих үнэртнээс ахуулаад хүний бохирт байх ус бүхнийг тээж, зөөж, бүхий л үйл хэрэгт оролцож байдаг. Газрын түмэн бодистой хамт байж ам амьдралыг боломжтой болгож байгаагаараа эв эйн бэлэгдэл бурхан юм а. Усны бурхан бол эв эй мөн юм а гэж. За, акад хэлний я эсвэл ае гэсэн үг нь англи хэлэнд sea буюу тэнгис гэсэн үг болсон шиг байна. Энки мэдээж усны бурхан болбоос далай тэнгисийн бурхан гэдэг нь ойлгомжтой юм а. За, хурцл секс буюу эв эвцэл бүхнийг эхлүүлсэн. Нэг ир бурхан байлаа, нэг им бурхан байлаа. Бие харж байгаад хязгааргүй огторгууд салаал явчихсан болов
ам амьдрал эхлэхгүй байх байсан. Let's do it буюу хийцгээе гэсэн шиг байна. Энки дингэр бол Тэнгэрийн бурхан Ануу дингэр эрэгтэй нь, Намуу дингэр эмэгтэй нь хүүн юм а. За өнөөдрийн хувьд нэг ингэж зогсомоор байна. Анхаарал тавьсанд баярлалаа.